За сайн байцгаана уу хүмүүст үзэгчдээ. За Караоке нэвтрүүлгийн дугаар эхлэхэд бэлэн болоод байна. Энэ удаагийнхаа дугаараар рок pop ертөнцийн домог болсон хамтлагийн гишүүн болох Медэтэй уулзгаар болсон. Медэтэйгээ ингээ хамтдаа явцгаая. За Караоке нэвтрүүлгээ эхлүүлцгээе. Бидэнд хамт байгаарай. Баярлалаа. За сайн байна уу? Сайн байна уу? За. Сайхан үйлчж байна уу? Сайхан үйлчин та сайхан үйлчж байна уу? Сайхан. Хэн блэ өөрөө? Хамира. За, минь дамар. За манай нэвтрүүлэг цаг гаргаж орж ирсэнд баярлалаа. За маш их баярлалаа. Тэгээд тун удахгүй одоо ингээд бид хүн хаврын тэргүүсээр огтох гэж байна. Тэгээд энэ сайхан бэлэг дэмбэрэлтэй юм гоё цаг үеэр уулзч танилцж байгаадыг баяртай байна. За би ч гэсэн. За ерөнхийдөө манай нэвтрүүлгийг харж ирсэн тий. Тэр нь харж байсан. Дөрөн байхгүй. Тэгээд дөрөн байхгүй. За эхлэх үү? За эхлэе. За гоё BJ-сээр эхлэх үү? За тэгсэн ч яах вэ? За тийм. За. Оо. Эхлэнэ. Гэрэ. Би чанд хайртай байгаа зү. Дидгэр гүүгээл нөө баяраа өрлөгийн чихийг үнсэж хагаад Энэ явд юм уу? тийш. Дэлгэр чи жоохон маниак стилтэй юм биш үү? Ер нь үү? Тий. Эргээ бодоход нэг хүнд оруулчаа тэгээд нэг сонир маниак царайлаа. Битүү ингээд дандаа алсаас хажуугаар хөндлөнгөөс ажиглдаг яваад. Хайртай мань хайртайгаа хэлчихэнэ. Тэгээд на тоовол тоочих тоохгүй битээ тоо гэдэг тустаас лээсэн дээ шүү дээ. Тэгээд тэр баяраа тэр нөгөө хин өрлөө хоёрыг чи өөхт одоо энэ чи ундрал юм биш үү? Тэг дэлгэр чи тэгээд хөвсгөл рүү яваад өөхт бас чи тэр болтой юм биш үү? За. За дэлгэр өрлөө хоёрыг нэг санаа дурсчлаа хоёулаа. Камертон домог би бол аягүй дуртай. Яг намайг ингээд 10 жил байх чинь. Яа, залуучууд гарч ийл. Ингээл тэ. Ингээд болт чинь дээ юу штэ. Гоё. Энэс ганц нэг анх хамтлаг болоод зорж исэн зорилго юу байсан бэ гэхээр энэ дөрвөн хоолоогоор дуулдаг. Тэг хөгжимгүүд дуулдаг энэ акапелла гэдэг энэ стилийг хүмүүст ойлгуулахсан гэсэн хүсэлтэй байсан. Тэрнээс манисийн дуу мог ингээл хүмүүс дуртай болж молол тийм юусоо боддог ч байсан. Анх ингээд бид нар акапелла дуулахад хүмүүс дургу байдаг гэсэн шин. Сүмийн дуу, Иесусийн дуу мод дулаад байгаа юм шиг гэх айхаа тийм. Тэгэж өгдөг байсан. Том жагаахын дуу шүү дээ. Гүлээч тий. Тэнгэр одод түгээд үзэгслэн гоо чимэн нэрээ намуухан байгалыг цэцэгсэн дунд чамайгаа нүгэлээ харуулдан сууна чимээ надад ирээч. Одоо бүхэн баруун болсон шүү дээ. За сайхан дуу сонслоо. За next time. Яагаад ийм гоё дугаараад байт юм болоо би судлаа. За тий. Гитарч ингэлзээ шиг би судлаа. Тэгсэн нөхөр үе байж байгаад хүчтэй дурлалт юм байна. Тэгээ тэр дурлалаа дуулгаад суулгачт болгочт юм бэл. Тэгэхээр тэр дуунууд нь амар нөгөө зүрхнээс нь оргилсан сэтгэлээсэн тий. Тухайн үед л нэг хайрын бурхантай байсан юм шиг байна. Нэр. Тэгээд нөгөө хайрын бурхан хаашаа чи нэг тийш явцсан. Гадаад явцсан юм уу? Бээжин явцсан юм уу? Бүүм бит. Тэгэл байна чи хаана нэ гэж хайгаад зохиосон юм шиг байгаа. Чи минь мэдхүү? Бөөжийнхэн дөө. Тий. Аялал юу вэ? Чимэн амьдрал минь билээ
Чимэн мөрөөдөл минь билээ. Тийш дээ. Чимэн сэтгэл минь билээ. Чимэн миний хибилээ. Тийм. Тэр энэ ч зүгээр нэг кофе сууж байгаа зохиож хардуу биш байгаа. Биш. Тэг нэг хүн дэлбэртлээд оруулсан юм шиг байгаа тийм. Бас л сэтгэлээс нагшин доох нь шүү дээ. Тэгээд өөжийнхээ нэг байж байгаа нэг уянгийн дуу зохион тэр нь бүр хүн болгоны дуртай дуу болдог те. Яг зүрхэнд нь хүмүүс төрж чаддаг. Тэр нөхөр яг өөрөө л яг тийм байдалд орж иж тэр дуугаа зохиогоод тэр нь яалчгүй бүр ингээд юм сүнстэй дуу болчихсон. Тийм санагдаад юм гэж. Тийм байна. За жагаа дээр ач үсэн янз болоо те. Тий. Өнөөдөр чинь таны ажиллаж байгаа үсэн янз болно. G-Mobile орч нэг бэлгийн карт авдаг юм уу? Тий. Яг заавал G-Mobile. Ятаргаа. Амар реклам үү тий. Миний энэ CD миний хоёр дахь CD амьдралдаа гаргаж байгаа. За. Тэгээд эхний CD 10 жилийн өмнө гарсан. Яг 10 жилийн дараа хоёр дахь CD гаргаж. 5 дуутай. Эн тийм байна. Ocean Grey миний энэ цомгийн бүх дуугсаар хайж өгсөн. За би одоо энэ нэг гоё миний нэг амьдралдаа дуулж үзсэн гэж төсөөлж байгаа нэг дуу. За. Явуулъя байна. Миний CD-ний 3 дугаар трек. Тахилхан чинийхэн тэнгэрт би эсэг шуудыг дагаж ирсэн цэвцэн хэрцэлмэг тэр тэнгэрээс сэтгэл дотон бороо шигэрсэн гэж боломгүй нандин хайрачи ганц зүрхэн дүрд зориулаад миний тэнгэрийг чөлөөж зуны наран мэт илчээрсэн гэж боломгүй нандин хайрачи ганц зүрхэн дүр зориулаад миний тэнгэрийг үлнээс чөлөөж зуны наран мэт илчээр ивэсэн энэ чэл миний тоглож сурч ирсэн үг чинь. Тийм үү. Тий. Энд яагаад хизээч дуулна гэж төсөөлж байгаагүй дөө гэж Сонгодог. ингээд юм яваалтай хайлалтай. Йоо. Би амьдралдаа ийм ганцаараа дуулж ирсэн гэж төсөөлж байгаа. Нэг юм романтик л дуу байгаа юм л да. Тийм ээ. Тий. Чи бинзаах уу? Бинзээ юм. Аа. Энтэй орох чи. Энэ баг энтэй байгаа шүү дээ. Ер нь энтэй бол ер нь найдвартай шүү дээ бинзээ. Тий. Бинзээ найдварыг нь яаж мэддэг гэж. Хийсэн хонол мэддэг шүү дээ. Хийхээсээ өмнө мэддэг албан. Явж магадлаа байхгүй. Хийсний дараа өмхийн анхлаад эхлэв за би жоо эйгүүл бинзээ орчлоо гэдэг. Энэ би их нэртэй зориулж энэ дуу зориулсан. За. Нэртэй нэг ч удаа дуу зориулж үзээгүй тэгээд To my wonderful beautiful wife. Гэдэг тэгэл хүний амьдрал гэдэг тэгээд ганцаар яриад хосоороо амьдрдаг. Тэгээд буцаа ганцаар явдаг. Ямар амар яриад байгаа би. Ирж уцах нь амархан мөртлөө амьдарч байгаа хугацаанд маш урт, маш гоё гэрлэгтэй. Хамгийн хүний амьдралын хамгийн сайхан энэ цаг хугацаа чинь хосоор амьдрахыг хэлж байгаа тийм. Тийм шүү, тий. Тэгэхээр өөрийнх нь биений өрөөсөнгө олцсон. Тэгээд тэрэндээ зориулаа ганц дуу зориулна гэдэг чинь тэгээд бас
чамдалтай л байна гэж. Чамдалтай л байна нэрээ. Тийм. Их нэртэй энэ хороогийн бүх зүйлийг л зориулж хүсдэг. Гэтэ манай их тийм шуналтай шүү дээ. Авахгүй тоохгүй л тийм. Энэ дууны нэр хайр гэдэг гээд. Зүрхний цогтох шивнэг хайр гэдэг. Энэ дуунууд айгүй юм сонсголттой юм юунаас гадна ингээд караоке маракед байх юм бол дуулахад миний лав дуртай дуунуудын нэг байх хаа. Тэгээ удахгүй би бас караокегаар тараа гэж бодож байгаа. Оо айгүй гоо дуулдаг. Хадаа нөгөө медиагийн юу тавьчих гээд. Хаагаа. За тэгвэл хайр гэдэг дуу шүү дээ. Энийг оруулч нь удахгүй. Медиагийн хайрыг тавьчих гээд. Тит гэдэг. Тэргээ дагуулж цагаад тий. Бас гоё шүү. Гоё тий. Тансаг айлгуу чамаас экшиглэн адун зүрхний цогтох шивнэг хайр гэдэг хадун миний хамгийн дуртай мөрөн тийм гоё юм байна. хадун таныг хаана болох вэ? зүрхний цогтох шивнэг хайр гэдэг халуун зүрхний шивнэг хайр гэдэг гэж. Энэ дууны үгнүүдийг нэр рэпер залуу бичсэн шүү дээ. Дууны бүх үгнүүдийг. Данка. Денка. Сонсчихсан уу? Сонсчихсан. Түрүүхэн яг тэр Денкагийн талаар яриад хэлжээ. Хамгийн сонин Денка үе тэр биеийнхээ цариг юус огт хараагүй байжсэн. Тэгээд ингээд дуун бичлэн орч би тэгэл энэ үгийг хин бичээд байгаа ингээд Денка бичсэн юм аа Денка. Юу хийдэг вэ ингээд рэпер залуу байд юм уу дууны үг гоё шүлэг бичдэг. За. Тэгээд цомон ингээд гараад дуусаад ингээд зүйлдээ ингээд хэвлэлтэнд яваад ингээд бүх юм дуусч байгаа. Тэгээ би би нөгөө Денкад сэтигээ бэлгэлмээр байна гэж уцын нөгөөдөгтэйгээд тэгээ уцыг аваад тэгээд Денка үедээ гадуур хооронд ярьж уулзлаа. За. Ерөөсөө хараагүй. Тэгсэн мөртлөө тий бүхэл бүтэн 5 дууных нь шүлгийг ашиглаад дуулцсан байдаг тий. Гэтэ айгүй хайг юм аа мэдээ. Тийм ээ. Тийм ээ. Ер нь ингээ ажиглаа сайд нэг үсээс живчээд нэг юм юу гэмдэ одоо ингээд өөрийгөө ингээд сул тавьсан нэг хүмүүс эдэг штэ тий. Ингээд тэгээд Денкасыг тийм л нөхөрөө лээ. Тий. Манай хоёр дөрөв хоёр таарсан нөхөр юм байна л да. Зарим нэг хүмүүс бас зарим нэг ч яг одоо ихэнх хүмүүс ингээд л одоо нэвтрүүлэгт орж ин да тий бас ингээд байдаг штэ тий. Тэгээд ингээд сайхан тий ингээд яриад ингээд явж идэг хүн байна. Баярлаа. Тэгээд олон жил болсон дөө. Тэ урлагийн ертөнцид ч одоо янз янзын нэвтрүүлэгт орсон байлгүй дээ. Би ч өөрөө нэвтрүүлэг хийдэг гэсэн шүү дээ. Тийм үү? Тий. Би ингээд нэвтрүүлгийн урилга ингээд ирэхээр би маш хүндэтгэлтэй хүлээж авдаг. Тань тийм байна. Хоёрдугаар би яаж хийж байгаа л тэр хүнд нэг чиргэлгүйхэн шиг л ингээд нэвтрүүлэнд орцоод гэсэн гэж бод. Өмнө нь тийм байгаагүй юм. Тоодгүй байсан. Болж игэл мөрд зөөрэл ингээд за тэгээ нэр. Тэгээ нэвтрүүлэнд орой нийтээ гэж худлаа яриад зүхтаж мухтаар алга болчихдаг юм тий. Хамаагүй байсан л тий. Тэгээд UBS Leads бол намайг их сайн хүмүүжүүлж гисэн. Тэгээд нэвтрүүлгийн хөтлөгч боллоо. Тэгээ ярилцлагын хөтлөгч боллоо. Ток шоу шүү дээ одоо хэлгээр. Тэгсэн чинь яахгүй нөгөө надтайгаа цог тайзан дээр мөр зэрэгцээ явдаг нөгөө урлагийнхан маань цагаа барихгүй худлаа ярьдаг, мөрдөг, оройтж ирдэг. Ирэхээр хит юм хаагдмал төгжигдмэл ярьж ядсан тий. Хүнийг гойж өчөр чирээ авчраа суулгацсан юм шиг тий. Тэгээ нэг л их нүүр амаа буцсан эсвэл нэг ганган чамаа буцсан чи тэгээ ярих юм байхгүй өөрсдөө гоё нээж чаддаггүй тэр болгоныг анзаараад бид нар ч бас ондоо авах хэрэгтэй юм байна тий тэгээ дуулдаг гэхээр нэг жоохон ингээд аялчаад ингээд хүн асаагаар амрандаа бас тавьсан чи яраагаас өгөөд муу харцдаг тий хүн өнөөрөө л байсан гоё шүү энэ дуунд нэг хин анхаа байж тээ. Анхаа их дуртай байгаа маа. Жүжигч анхаа. Тий, анхаа. Угнаа тий. Тэгээ анхаад дисэдэг өгөөд маргааш нэлээ нөгөөдөр нь уулзаа. За яаж яахаар юм шиг ингээд
CD худалдаанд гараг байсан юм. Нэг сарын дөнгөж шинэ оны дараах чеклээд гэж аа. Тийм. Тэгсэн чинь энэ 5 дахь трек чинь их гоё таа байна гэх. Яагаад гэж юм. Утхан чамд таалагдсан. Харин тийм. Яагаад гэсэн. Энд чинь утхан юм баггүй. Ихэвчлэн ингээд нэг юм хайрын дуун дээр тэр цэсмаа ингээд нэг хаягдж байгаа ч юм уу, хаягдсан момент ч юм уу те. Хин нэг үн ингээд нэг хайраас шаналал. Тийм шаналж байгаа нь болохоор ихэвчлэн одоо охин яваад гисэн юм шиг тийм. Ихтэй нэг гомдол нэг явчихдаг юм шиг тийм байгаад байдаг шүү дээ. Энд болохоор эсэргээрээ залуу нь орхиж байгаа яг тэр моментийн үзүүлсэн тийм үхтэд байхгүй талдахтаа. За энэ үгээд аягүй зүү. Дуурлал гэдэг зүйл миний хот юу ч биш. Дуурайраа зугаалах зурд харилцсан цэцэрлэг. Агшин зөөрч болох хөгжилтэй сайхан байдаг хонгор минь. Гэхдээ шинэхэн учрал намайг одоож хүлээсээр байна. Андад юула зүрхэн дээр чинь би. Яг л манай медийг л халаад аа. Шандад яахгүй бүсгүй минь уучлаарай. Чамд надаас илүү сайн мэдээж олдно. Энэ хотлаа үгүй тий. Салхтаа нэг чамаас илүү тий. Хүн урам өгчээ. Хүн урам өгчээ. Гэхдээ тэгтэл нэг эмгтээчсэн салхтаа чамаас надаас тий илүү сайн гоё яана манай. Хүнд урам өгж байгаа байхгүй юу? Тэгтээ мэдхгүй нэг сонирн болоод байна. Хатин ч гэсэн нараар нэг сонирн болоод байна. Гэхдээ хоёр тийш босч гэсэн би эндээс урам өгөө салсан дээ шүү дээ. За тийм ээ. Одоо ингэж харах хэрэггүй. Хөхтөнөхгүй юм шиг байх. Бидний цорын ганц л ирээдүй. Энэ бол зүрхний тоглоом. Залуу да. Мөн үү? Үнцний алдаад удаж байна. Ордын хэнийг нүцний дугаарыг мартгал гэж учирсан юм жагтай. Хоо. Яа, энэ залуу үнэн өөрийгөө мэдэрсэн залуу шүү дээ. Аа? Би үнэнээ хэлээд байгаа байхгүй өөрөө энэ залуу. Гэхдээ тэгтэл надад данкэг өгөө. Тий. Яасаа айхтар өгөхтэй юм бэ, аа? Ордны хин нэгний утсыг мартгал гэж одоо чамтай очирсан юм аа гэж байна шүү дээ. Би ч одоо нэг 30 гарцсан залуу. Тэгснэ анхны хайрт минь ээ, охин минь ээ, ангийн анд минь ээ гэдэг захгүй тий. Тийм үстэй. Тий. 10 жилийн дуу дуулаад байх юм шиг юм байгаад л тий. Аяа миний 18-наас гэдэг шиг аяа миний 16-наас гэдэг л утгагүй өстэй 30 гарцсан нөхөр тий. Тэгээ үг нь ямар байвал зүгээр яавал гэдэг яг наад би ингээд дуулаад би ингээд хүмүүст ингээд дуулгаад хүн ингээд яг зүг ингээд зөгцсөн юм шиг ойлгохгүй. Тэгсэн чи энэ дууны шүлэг нь болохоор хоёр зүгийн тасалт баг. Тий. Хүнд өсөө үргэлж дандаа юм хоёр сонголт гарч ирээд бүх зүйл дээр. За. Тий. Өнгөн дээр хүртэл харийн ахуй цагааны ахуй. Тий. Чи сонголт хийхдээ тэгтээ энэ болохоор ийдэн материал бараан дээр биш л тий. Яг амьдралдаа зөв сонголтоо хийхдээ чи өөрийнх нь зүрх сэтгэлээ сайн байгаа зүрх сэтгэлээ бодоорой. Зүрх сэтгэлийнхаа хүсэж байгаа тэр сонголтоо сонгоорой гэсэн утгатай юм л да чамд хэлье гэдэг юм байна. Чамд хэлий. За хугацаа чамайг хийж байсан хүлээхгүй. Нисэн надад. Зөвхөн миний хийж бодсон бүхэн хөлөө. Үнийхээ ханасангүй. Харин эхний цомгийн тэр нэг юу би чам руу нислээ гэдэг байгаа шүү дээ. За. Би чам руу нислээ. Удахгүй хоёул уулзана. Намайг хүлээж бай. Хонгорны. Энэ доныг хэн бичсэн гэж бодож байна? Куйза. No. Бачках өөр. Тийм. Бачках нь бильярд тоглоод. Тэгээ бильярдны газар уцаар ич авчиад уулзаа. Тэгээд дүү нөгөө дуугаа авъя гэсэн амар удаан танаас гуйлаа гэсэн чинь за тэгээд явъя. Тэгээ болдоо би дуурай зориулж ирсэн. Тэгээ Бачкахын гэрт нь очиад. Тэгээ Бачках гэрт нь өдөр уртаа байж. Тэгээд ийм дуу хэл яаж ийн гэдэг бид тэр ярьлаа. Тэгсэн чинь Бачках ингээд итлээ аян ингээд энэ яаж ийн гэдэг аялж үзүүлжсэн. Шууд дээр нь үг яагаад
Би чам руу нислээ. Удахгүй хоёул уулзнаа гэх. Тэгээд тэрнээ фантазла маань үргэлжлүүлээ бичээсэн. Аа за за. Би чам руу нислээ. Удахгүй хоёул уулзнаа. Намайг хүлээж бай хонгороо минь. Ялэмгүй хоцорч магадгүй шүү. Түүний тэрхэд надад ихний байсан шөнийн жаргал минь бар шиг амтаа байлах хонгор мэн. Камертай хамтлагийг гişүүд нөгөө нь бүгд л дуулдаг байсан. Тэгсэн манай болдоч их сонин шүү дээ. Нэг дуу хийгээл хүчээр тулгаа хийдэг. За одоо энэ дуун дээр гоё өгж мөглөл гоё одоо ингээд Үгүй шүү. Ерөөсөө ибо өдөр хоёр үгэл. За. Ачи ибо болоо. Цаг болто хонгор мэн яар хойч гэсэн бид хоёрыг ямар хутан салгав бэ? Түүний тэрхэд надад ихний байсан шөнийн жаргал минь бар шиг амтаа байлах хонгор мэн. Түүний тэрхэд тамагура чин зүрхэд мэн гоныг үртэлээ. Үнсхөр чин санаа шиг байсан ангирцээ чин ариухан байлах хонгор мэн. Тэр хөнгөө үлдлээ би. Ахя би чамаа хизэж харахгүй. Амьдрал бит хоёрыг хизэж озодох бэ. Хацаа хави зам Тосон үлдээж амрагийн тухай дуутай би хоцорлоо Яа за миний явах цаг боллоо. За. Сайхан зугааллаа. Тэгэн хүний машинаар зугаалах нэг сайхан байдаг шүү дээ. За манай нэвтрүүлэгт үлдсэн маш их баярлалаа. За камерад баярлалаа. За баяртай. Нэвтрүүлэгт өнөөдрөөс өнөг амжилт. За баярлалаа. Дараагийнхын зочдод нэрээ хандаж хэлэх үг вэ нөө? Байна. За Дараагийн оролцогч эмэгтэйгээ би нэгэн дуу дуулаач гэж захиас үлдээе. Яг энэ уртлын энэ суудал дээр суугаад ямар дуу дуулах вэ ч. үлэмжийн чанар ч шиг. Ямар дуу дуулах вэ чамаар. Камертай хамтлагийн нэг дуу. Юу ай. Тэгээ. Камертай хамтлагийнхаа юу гэ 18 нас цомогт орсон нэг дуу байдаг юм. Сартай ширийн дуу. Доолуулаарай. За тэгээ. Яг тэгэхээр сартай ширийн дуу бол өөрөө тэр хүний амьдралыг, эмэгтэй хүний хайр дурлалыг гайхамшигтай сайхан магтан дуулсан тийм жинхэнэ утга ингээ яруу найраг байгаа юм. Сартай шөнийн дууны шүлгийн зохиогч нь Бигзий яваа болов ба. Үгүй тийм. Нарны хооронд саран байрлал тий. Нар дэлхийн хоёрын хооронд саран байрладаг. Нарлаг хорвоо тэгсэн мөртлөг гэрлийн хувьтай. Дунд нь ингээ сар гом гэрлийн хувьтай. Насны хооронд дурлаж хайрлах. Насны хооронд төрөөд өгөхөөр хайрлаа тий. Амраг сэтгэл ханийн залтай. Ханийн залтай. Yes. За одоохоо. За. За тэгэхээр энэ дуг дараагийн зочнороо дуулуулъя. За ингээ та бүхэнд ажлын амжилт хүсье. За CD-г мэн сайхан амтархан сонсоорой. За тэгээ. За маш баярлалаа. Баярлалаа. Өнөөдөр хамт зугаалах гоё байлаа. Хүний машинд явах юм сайхан байдаг шүү дээ. Өөрөө машин байхгүй хажууд ингээд доосын судал зугаалах. За баярлалаа.